Чуулганы өдөртөгч нь хэн бэ? Чуулганы мөнгө хаанаа төрсөн? Ого харагдаж байна шүү. Чамайг үлсэх ёстой юм байна. Чинжин зүгээр үү? Тэд хүн яаж ингэж чаддаг байна? Өндөлтөнд туслаарай. Хайлаа өндөлг. Туслаарай. Болгоомжтой. Аярхан. Аажаахан. Болгоомжтой. Яагаад шуугилдаад байгаа юм бэ? Шүн дунд болж байна. Хурдан сохор юм уу? Хоёр яагаад байгаа юм? Зүгсөө. Чи өөрөө сохор. Муу өмхөө бодож чадсан. Чимээгөө. Эцгэрч хэвчтэй. Яагаад юм бэ? Их зүгээр хүнээ. Алуу. Зүгээр идэ. Дахиад хэлээ. Нэр байна уу? Зүгээр идэж үз. Зүгээр болно. Марка болоо зүгээр. Тийм ээ. Тагач марка. Яагаад энэ дөрөлтөд байгаа? Майтч. Хэрэг байл. Аажаахан. Ота тайван ид. Хин чин хуваа авсан. Яг одоо өгөөд. Сайн байна. Одоо нэг л хөлөө. Нэрээ шүү. Өчнө олон хоног багтчихлээ. Болж байна. За дахиад нэг алах. Тэрний яаж алхдгийг харуулъя. Хөөх нэрээ тэр шиг алхаж байна шүү. Нэрээ шүү. Чи хэрэг хэрэгтэй юм байна. Тэр хоёр чадахгүй бололтой. Чи зүгээр дасгал хийгээд л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөл чинь хэрэггүй болох шүү. Алив үргэлжлүүлцгээе. За алхаарай. Шүү. Яасан гэж. Алив дахиад жаахан. Сайн байна. Алив дахиад нэг алхам. Бурхан минь би гараатын илгээж чадахгүй. Би яах ёстой вэ? Төгс хүчит бурханд итгэгчид та нарын ялын тогтоол ирсэн. Янан. Хоёр жил. Чинжин. Хараалт хурдлаач.
Гарын үсгээ зур. Хурдалж үз. Дараа нь Шиммин. Урд. Хөдөлж үз, хурдал. Урд. Намайг ах эгч нартай цугларсан жоо. Би гэртээ цуглаан хийлгсэн байх бол тосгоны дарга намайг мэдээлсэн. 2 жилийн ялгав гэж ястаа санссангүй. Би 1 жилийн ялгавсан. 1 жил ч гэсэн хэцүү шүү дээ. Би хамаатнуудаа сайн мэдээ номлох нэг нь намайг мэдээлсэн. Сайн мэдээ номлох нь яаж хууль зөрчиж байгаа бэ? Тэд намайг нийтийн дэг жигмиг алдаг болсон би 3 жил өгсөн. Би 2 жил авсан. Хөдөлмөрийн лагерт юу ч болоо билээ. Би жаахан айгаад байна. Тэд бурхамжжээ толгой амтд. Бүгдээрээ тэнийг юмнууд. Одоо бүр дуулж байна. 头可断，血可流，自命骨气不能丢。为神作响亮见证，羞辱魔鬼与撒旦，受苦受难，神预定。 至死忠心顺服神，不让身心再流泪，不让身心再担忧。 Хурдал, хоцрохгүй юу? Нэг цэг зогс. Бүх хөдөл. Тэглэн байцгаа. Та нар хоол идэх үстэй. Хин чамайг хөдөлгсөн юм бэ? Амхан. Хөдлөө дүзээрэй чи. Би тэг хөдөлгөө үсттэй. Би тэг Дурсаа алхаач. Буцаад жигсаал та. Гар шууд уун жаадарга. Хэрвээ чи луу. Тийм ээ, тэд ирсэн. Ирсэнд баяр. Ирсэн жигсаалт энэ байна. Хоёр игнэндэр, хоёр игнэ бол хурдал. Хурд яв. Хурдлаач хөдөлж үз. Алив хурдлаач. Бүх хувцаа тайл. Үзлэгийн цаг. Хурдан тайл. Хараал ид хүний хэл ойлгохгүй байна уу? Тайл. Хурдал. Шалуул. Димээ зогсгоо байл. Тайл гэсэн чи хурдал. Чи бүр хөгийн удаа юм аа. Тайлаач. За, усан дарах цаг боллоо. Аль усан дарах чи сайхан байна уу аа? Сэргмээр байгаа биз? Ямар санагдаж байна? Сайхан байна уу? Бурхан итгэсний чинь шан. Дараагийн ханам. Хурдал. Би чамтай ярьж байна. Ороо хурдаа ол. Ороо зас. Хурдаа ор. Хурдал. Бушууд. Хурдаа яваач. Яхара юм уу та байж байна. Хурдал. Дахиад явах. Юуг хараад байгаа? Ороо зас. Мөгичи. Шинээр эргэсэд сонсож бай. Би чамтай яриад байна. Энд 20 газартай адилгүй. Юу давтаад хурдлаач. Хурдлаач. Төргөл. Тэгшин гоч. Өнөөдрөөс та нар бүхнийг бидний дүрмээр хийн. Зөрчсөн хэнийгч хатуу шийтгэн.
Та нар хэлгүй мүү? Сонсохгүй юу? Чанга. Сонсгоо. Энийг эвгсэн гэдэг байгаа мó. Дахиад хий. Хурдаач. Офицерыг юм хэлэхэд хурдан хариулж бай. За. Лиан, Байна. 9-р залт. Үйлдвэрлэлд идэвхтэй оролцож чанар тооны шаардлагыг хангах. Хөдөлмөрийн бүтээмж. Хөдөлмөр яасан гэж. Морь шиг загс. Хурдал. Жэнжин. Байна. Тавдугаар залт. 5-дугаар залт. 7-дугаар залт. 7-дугаар залт. Тэгвэл 1-р залт. Дэмжих. Чамд тарих байна уу? Олон хоног боллоо. Нэг инч тэжлэг байна. Яв, ханы хажууд очиж зогс. Офицерд мэдээлье. Юу? Чинжиний тарих гэмтэй дой санамж нь сайнгүй. Үнэхэр цээжилж чадахгүй байгаа. Энд чинь шалтгаан биш. Цээжилж чадахгүй бол хоол иднийг саналтгүй. 1 2 1 1 Бошол хурдаад өгөөч. Өнөөдөр ажлаа дуусгахгүй бол хийж унтахгүй шүү. Засхуурч байна уу? Засхуур бол ингэж юм да. Засхуур. Шийдгүүлмээр байгаа мэт те. Бос цаг нөхцөөхөө байл. Бошол илүү цагаар ажилламаар байна уу? Шүн унтмаар байна уу? Үгүй юу? Хурдад. Ой, шинтава. Миний хэг угаа. Юугаа хийгээд зогсоод байгаа юм? Угаагаач. Дуусахгүй бол хоол идэхгүй шүү. За офицер. Би чамд хэд хэллээ? Арчхаас өмнө даавууга мушгаад арч. Үнэхээр усан толгойтой юм аа. Дахиад арч. Хэрэггүй амт. Зүгээр үү? Өдөр бүр гүйж ярлан цэвэрлэж үргэлж лүүлж чадахгүй. Бид хятадд бурханд итгэдэг. Энэ бүхэн бол бурхны дээд эрх зохицуулалт. Агуу улаан луу ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Энэ бүхэн бидний итгэл хайрыг төгс болгохын төлөө биш үү? Бурхан юу гэснийг мартаа юу? Чи үнний төлөө зовлон зүдүүр туулах ёстой. Үнний төлөө
өөрийгөө золиослох ёстой. Үнний төлөө доромжллыг твчих ёстой. Илүү их үннийг олж авахын төлөө илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Чи сайн сайхан үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Шимин. За. Энийг ч бас угаа. Мэдлээ офицер. Алло, Энцо. Бурхан хэлэхдээ магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа бах. Учир нь цаг зургийн хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн чинг үлэмж хариун болгодог. Урд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа. Хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодиттой ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгийг биелүүлнэ. Эдгээр нагуу улаан лууны цагиргалан хэвтэж байдаг газар нутагт харгасаар хяхан хавчигдсан хүмүүс дээр нь биелэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг. Бурханы дайсан тул энэ газар нутгийн хүмүүс Бурханд итгэх итгэлээсээ болоод доромжлол хавчилгад өртдөг бөгөөд үүний үр дүнд эдгээр үг энэ бүлэг хүмүүс та нар дээр биелдэг. Бурханы үг сайн Тийм ээ. Өнөөдөр бидний твчдэг бүх хавчлах зовлон утга учиртай. Бид гэрчлэлдээ бат зогсгол юм бол Бурханы сайшаалыг хүртэнэ. Бид агуу улаан лууны харгас хавчилгыг туулж агуу улаан луу юу болохыг эцэст нь тодорхой харсан. Зүрх сэтгэлдээ бид одоо агуу улаан лууг үзэн ядаж эцсийн өдрүүдийн Христийг шийдэмгийгээр дагаж амьдралын гэрэлтэй замаар алхдаг. Энэ итгэл хаанаас үүдэлтэй? Энэ нь зовлонгийн цэвэршүүлэлтээр дамжин бий болдог. Зовлон байхгүй бол итгэл үгүй. Тийм ээ, тийм. Цааш амьдарч гэрчлэл хийх. Битгий хөл. Бас. Хурдаа. Хоцрох нь битгий яаруулаад байтлаач. Нөгөөхийн өчигдөр хоцроод чийдгүүлсэн. Хурдал. Яагаад намайг яаруулаад байгаа юм бэ? Өдөржингөө их ятарлаа. Хүлээж бай. Хурдал. Би одоохон. Миний угтаашааг Хүлээгээрэй. Яагаад босож чадахгүй байгаа юм бэ? Юу болсон? Ангахаарай.
Хараач нөгөө тэнийг дахиад өвдчихвч. Үргэлж орч гарч байх юм аа. Өвгөнэний дэвтараа. Юу харсан юм бэ? Би уншиж чадахгүй байна. Миний нэрийг санаж байна уу? Намайг хэн гэдэг вэ? Намайг хэн Санахгүй байгаа мó? Намайг шин юу лээ? Мин. Миний нэр Шинмин үсттэй. Мин. Намайг Шин Мин гэдэг. Санаж байна уу? санаж байна. Тэгвэл миний нэр хэн бэлээ? Хэн бэлээ? Яагаад дордоод байна? Бурхан минь, чинжинийг авраач. Чин авраач. Битгий. Бидэнд бурхан байгаа. Бурхан бидэнтэй хамт байгаа. Эжвэн Битгий.
Энэ хүн хүнд гэмтэл авч тарих нугасны шингэн гоожоход хүрчээ. Шүүрдэс гоojсон хിവэр байна. Метрлийн систем нь аль хэдийн дарагдаад хагас саажилт явагдаж танин мэдхүн муудаж ой санамжаа алдаж байгаа нь харагдаж байна. Бүгд үүнтэй холбоотой. Хурдан мэс засал хийх шаардлагатай. Мэс засал хийхгүй бол үхэх үү? Гайхамшиг тохиохгүй л бол сайн даал 2-3 сар амьдрах байх. Чи өдөр бүр яолох юм аа? Яагаад яолоод байгаа юм бэ? Яасан? Өвчин амдагч нэмэр болохгүй байна. Яагаад Чамд байгаа юм бэ? Чи юу ч онцорё? Онцорёварэ. Өнгөө шүү адил суугаарэ. Тэгвэл мэдсий чинь Зурд онгоцон цуучаар ирж байна. Хөөе. Хөөе. Чи яаж ийм өвчин тулсан юм бэ? Хөөе. Хэлээч. Мин ирж чадахгүй. Тайлгнах хэрэгтэй. Энэнтэй юу яриад байгаа юм бэ? Эн чинь зүгээр л тэнэг амтан. Заримдаа зүгээр, заримдаа мэдрэлээ алдчихдаг юм. Онцорёварэ. Алив, идэрээ. Идэх юм уу юу? Чи 2 хоног юм идсэнгүү үлбэрч өгөх гээ юу? За яг гоо битгий ид. Дураар авал. Юу болоод байна? Яагаад ингэж оройтой вэ? Офицер намайг явуулсангүй. Хурдан наадахаа шалга. Яста ятаргаатай юм. Яагаад идэхгүй байгаа юм бэ? Хоол идэхгүй бол яаж сайжрах юм бэ? Аа? Би чамайг сансан Битгий уйлаа. Би ирчихлээ. Харж гин үү? сансан Бурхны үг нөхөрлөл байхгүй ганцаардсан Битгий уйлаа. Битгий уйл. Бид ганцаараа биш. Бурхан бидэнтэй хамт байгаа. Бурхан намайг хүсхэ болсон юм уу? Үгүй ээ. Үгүй. Амьдрахыг хүсэхгүй байна. Бурхан чамайг орхиогүй. Тэгэж бодож болохгүй. Тэгвэл Бурханыг буруу ойлгоно. Бид бүгд сайхан амьдарч Бурханыг гэрчлэхээр амьдрах хэрэгтэй. Бурханы үгийг сонсомооргүй байна уу? Бид доолдог байсан да.
шалгалтад итгэл шаардлагатай. Санаж гин үү? Шалгалт туулж байхдаа хүмүүс сул дорой болж эсвэл дотроо сөрөг байдал тээж эсвэл бурхны санаа зорилгыг юм уу хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ерөнхийдөө чи бурхны ажилд итгэлтэй байж Йовын адилаар бурхныг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Йов сул дорой болж төрсөн өдрөө хараасан ч төрснөөсөө хойш хүмүүсийн эзэмшдэг бүх зүйлийг Йехова өгсөн. Мөн Йехова бол тэдгэрийг булан авах нэгэн мөн гэдгийг үгүйсгээгүй. Йов ямар ч шалгалт туулсан энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад хүмүүс бурхны үгээс ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй. Товчхондоо бурхны хүсдэг зүйл бол тэдний итгэл, бурхныг хайрладаг зүрх сэтгэл юм. Ийм байдлаар ажилласнараа тэр хүмүүсийн итгэл, хайр, шийдэмгий занг төгс болгодог. Итгэл. Тийм ээ. Итгэлтэй байна. Тийм ээ. Бид бурханд итгэлтэй байж буруугаар ойлгохгүй байх ёстой. Бурхан зүрх сэтгэлд маань байдаг. Бурхан бидэнтэй хамт байгаа. Эгч нар хамт байхгүй болохоор бурхан чамайг орхисон гэж чи бодож энэ нь бурхныг буруугаар ойлгосон хэрэг. Бурхныг буруу ойлгох. Тийм ээ. Бурхныг буруугаар ойлгох нь зөв үү? Үгүй. Нөхцөл байдал ямар ч байсан бид бурханд найдах ёстой. Бурхан бол бидний дэмжлэг гэж итгэх ёстой. Бид бурхныг эцсээ хүртэл дагах ёстой. Бурхныг хизээж орхин явж болохгүй. Чи ийм шийдвэртэй байсан биш үү? Мартчихаа юу? Бурхныг дагна. Мартахгүй. Тийм шүү. Алло. Хоёулаа хоолоо идэх хэрэгтэй. Хоол идвэл хүч орно. Хүчтэй байвал бурханд залбирч чадна. Алло. Идчих. Бэрхшээл тулгархад бид бурханд залбирах ёстой. Бурхныг буруугаар ойлгож болохгүй. Бид бурхан чин сэтгэлээсээ залбирвал бурхан гарцаагүй бидэнтэй байна. Алло, ахиадныг халбаг. Чи ганцаарцаар л байна уу? Залбираад ганцаараа биш. За. Идэрэ. Тэгвэл хурдан идэгнэ. Бурхан минь. Миний тарих сайн ажиллахгүй байна. Би таны үгийг үгүйлж байна.
намайг хантай болгож өгөөч. Би таны үгийг үгүйлж байна. Ишар. Завцаар. Онгоцоор яваарэ. Том онгоц. Хин онгоцон цуумаар дахиад ирлээ шүү. Хөөе, нэг хүн ирлээ. Чинжи. Минь Намайг танихгүй байна уу? Би минь биш ээ. минь Хөөли байна шүү дээ. Хөөли. ли Өвчнөө яагаад ингэж дортчихв даа? би залбирсан та ирлээ. Би хантай боллоо. Тийм ээ тэглээ. Чи одоо хантай боллоо. Минь ирсэн. Тийм ээ. Би ирлээ. Чамайг цэвэрлж дуусаад би массаж хийгээд өгье. Дахиад нэг амаангаарай. Удаан идэ. Жаахан асгацглаа. Аль өргөөрэй. За. Аль. Сайн байна. Сайн байлаа. Яваад байгаарай. Явцгаая. Бурхан минь таны халамжинд талархъя. Та надад цааш амьдрах найдвар өглөө.失恋中受痛苦，你的话陪伴我。
的爱更纯洁，誓死跟随你。 Чи юу бодоо вэ? Миний өвчин ер нь дэрдэх болов. Яасан бэ? Цохолдоо юу? Бурханд итгэхээ тэглээ алдаа юу? Бурхан юу гэсэн бэлээ? Төгс хүчээд бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч үлээ. Өвчнөд оршин гэдэг нь өвдгийн нэр. Сүнсэнд оршин гэдэг эрүүл байхын нэр. Бурхан бол төгс хүчээд. Чиний өвчин эдгэрх хэсэг нь бурханы гарт байгаа. Бид бурханд итгэлтэй байх ёстой. Бурхан бол төгс хүчит. Миний өвчин эдгэх боломжтой. Тийм ээ, тийм. Бурхан хэлэхдээ Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг. Хүмүүс үүнийг харж үүнд хүрч чадахгүй. Ийм нөхцөлд итгэл шаардлагатай. Юмыг энгийнүүдээр харах боломжгүй үед итгэл шаардлагатай. Үзлээ орхиж чадахгүй үед чинь итгэл шаардагддаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чи итгэлтэй байж байр суурьнда бат зогсож гэрчлэлдээ бат зогсох шаардлагатай. Явыг энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл итгэлтэй байх үедээ л чи Бурханыг харж чадна. Чамайг итгэлтэй байх үед Бурхан чамайг төгс болгоно. Итгэлтэй байвал Бурхан төгс болгоно. Тийм шүү. Чи Явыг санаж байгаа үстэй? Яв асар том шалгалт туулсан. Эд хөрөнгөө булаалгаж үр хүүхдүүд нь өгсөн. Эцэст нь Явын бие яр хатхинд баригдсан ч Яв Бурханы талаар гомдлоогүй. Бурханы нэрийг магтаж, Бурханы төлөө цангинсан гэрчлэл хийсээр байсан. Яв асар их итгэлтэй байсан биш үү? Асар их. Бид Явыг дуурайх ёстой биш үү? Өвчний цэвэршүүлэлт донд бид Бурханд итгэлтэй байж, Бурханы дээд эрх зохицуултыг дуулууртай дагаж, Бурханы төлөө гэрчлэлдээ бат зогсох ёстой. Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл хайр шаарддаг. Хайр шаарддаг. Сайн байна. Чи Бурханы үгийг санаж чадаж байна. Бурханд талархъя. Би бас итгэлтэй. Чи итгэлтэй. Миний итгэл бас
их би бурхны үгийг сонсмоор байна. За. Бурхан хэлэхдээ Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан, чи амийг эрэлхийлж, үннийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрэлхийлж, түүний үйл хэргийг мэдхээр эрж хайж, үнний дагуу үйлдэж чаддаг. Энэ нь жинхэнэ итгэлтэй байх явдал. Чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгийг энэ нь нотолдог. Урд нь чамайг хаан болж хаанчлна гэж Бурханыг айлтгаад чи түүнийг хайрлсан бөгөөд тэр чамд өөрийгөө ил тод харуулхад чи түүнийг эрэлхийлсэн. Гэвч одоо Бурхан нуугдсан. Чи түүнийг харж чадахгүй. Чамд бэрхшээл зовлон тулгарсан. Энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлэх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр үлээ. Бурхан нуугдмал би итгэлтэй хэвээр байгаа. Амен. Бурханд талархъя. Аль залбирцгаая. За. Бурхан минь, бидний амьдрал үхэл таны гарт байдаг. Амен. Би танаар бүхнийг зохион байгуулахад бэлэн байна. Би таны зохицуултыг дуулууртад авахд бэлэн байна. Амен. Бурхан минь, миний өвчин дэрдэхгүй бол би гомдлохгүй. Би итгэлтэй байна. Амен. Би үхсэн ч гэсэн таныг дагсандаа харамсахгүй. Амен. Би Явыг дураж таныг гэрчлэн. Амен. Энэ юу вэ? Нэг юм хөлн дээр асгарчих уу? Юу? Бүлэхэн байна. Юу гэсэн бэ? Чи одоо хөлөө мэдэрч байна уу? Алуу харъя. Чиний хөл чинь хөдөллөө. Миний хөл хөдөлж чадна. Сайн байна. Хөдөлж байна. Сайн байна Чинжи. Хөл минь хөдөлж байна. Бурханд талархъя. Хөл минь хөдөлж байна.
Бурхан бол төгс хүчит. Тийм ээ. Миний өвчин эдгэх боломжтой. Бурхан бол төгс хүчит. Чи идэгчлээ. Сайн байна. Чинжиний өвчин идэглээ. Сайн байна. Чи идэглээ. Чи идэглээ. Чинжиний биеийн байдал ийм байхад энд байлгаад байвал үхэж магадгүй. Ихтэл 2-3 сараас хэтрэхгүй. Ийм амьд цогцсыг энд байлгах ямар хэрэг байна? Ажилч хийж чадахгүй үнэгүй хоол идэж байна. Гол нь бид хэрэгтэй мэдээллээ ч авч чадахгүй байна. Яг үнэн. Үхэх гэж байгаа бол энд үхүүлэхгүй бай. Шоронгийн дарга бид одоо яах ёстой вэ? Сайн байна уу дарга? Чинжи. Эрүүл мэндийн төлсөн харгалзах ялчин зөвшөөрөгдсөн. Жил хагасын ялаа шоронгоос гадуур эдэлнэ. Одоо гэртээ харьж болно. Гэхдээ цаашид бурханд итгэж болохгүй. Орон нутгийн цагдаагийн удирдлагатай хамтарч ажиллаад бүрэн засраарай. Чинжин. Одоо гэртээ харьж болно. Харьж болно. Гэртээ Тийм ээ. Би юм чинь баглаад өгье. би гэртээ харих юм уу? Чи гэртээ харина. Би одоо гэртээ харин. Энэ өдөр эцэст нь ирлээ. Би гэртээ харин. Чи харина. Гэртээ харина. За, мөнгө өг. 3000. Явцгаая. Жоохон. Жоохон. Энд амьд цогцос байлгаад ямар хэрэгтэй юм? Хүмүүсийн дургу хүргэх биш үү? Яг үнэн. Үхвэл гэртээ үхэх. Тийм ээ. Гэртээ хараад үхэх. Гэртээ хараад ээжигээ саасраарай. За, бие бодоорой. Сайн яваарай. За, ажилдаа буцаад ор. Алло. Хурлаач. Шийтгүүлмээр байна уу? За, ээж дахиад нэг. Өдөржингөө хөвтөөд өж болохгүй. Хоолоо идэж жаахан амарчхаад босоод баг зэрэг хөдөл. Хашаан дотор нарлахад чинь бид хоёр туслая. За. Би жаахан нарлах хэрэгтэй. Хувцас угааж хад даалгавар хий. За. Би хоол хий. За, тэг. Бурхан минь. Би эгч нараа санаж байна.
Би хизээ чуулганы амьдралаар амьдарч чадах юм бэ? Би хизээ таны үгийг уншиж чадах юм бэ? Хэр удаж байж би үүргээ гүйцэтгэж чадах юм бэ? 神的生命言语已征服我的心，提倡到神的爱再也无法离开神。我知道我爱神的心仍有掺杂，就是神不喜悦，我也要爱神。我被你深太多，伤了身心，经历失恋、熬炼、败坏的结局，活在神的爱中，我享受无比，再也没有悲伤痛苦的回忆。亲爱的全能神，我不能没有你，思念你的爱，我心里真甜蜜。失恋中受痛苦，你的话陪伴我，使我的爱更纯洁，誓死跟随你。 Бурхан минь, би үүргээ гүйцэтгмээр байна. Надад зам нээж өгөөч. Төгс хүчит бурхан хэлэхдээ хүн бүрийн наслалтыг бурхан урьдчилан тогтоочсон. Ангаах ухааны үүднээс нэг өвчин эмчилгээгүй байж болох ч бурханы үзэл бодлын үүднээс хэрвээ амьч нь үргэлжлэх ёстой өөхөх цагч нь хараахан болоогүй бол чи хүссэн ч өөхөж чадахгүй. Хэрвээ чи бурханаас даалгавар авсан үүрэг даалгавар чинь гүйцэлдээгүй байгаа бол чи өөхөлд хүргэх өвчин туслаач өөхөхгүй. Бурхан чамайг хараахан авч явахгүй. Чи залбирахгүй, үннийг ирж хайхгүй. Өвчнөө эмчлэхгүй байсан ч эсвэл бүр эмчилгээ чинь хаашилсан ч өөхөхгүй. Ялангуяа бурханаас чухал даалгавар авсан хүмүүсийн хувьд ийм байдаг. Өөрөг даалгавар нь хараахан дуусаагүй байх үед тэд ямар ч өвчин туссан тэр даруй өөхөхгүй. Тэд өөрөг даалгавраа биелүүлэх эцсийн мөч хүртэл амьдрана. Чамд ийм итгэл байна уу? Би итгэлтэй дахиад уншия. Юу унших гэж? Яаж зодуулснаа хар? Ямар ч сургамж аваагүй мө? Өдөржингөө л унших юм. Чи энэ үгийг уншаагүй бол ингэтлээ зодуулах байсан уу? Би ийм болсон. Гэхдээ чи намайг эмчлүүлэхгүй. Чамаа яаж эмчлүүлэх юм бэ?
Чамаа шоронгоос гаргах гэж өр тавьсан. Одоо хоол хүнс авахч мөнгө алга. Марга хавэлаа. Жинжин өвчтөй хэвээр байна. Энэ талаар дараа ярьж болно. Яг одоо идэг хэн л чухал байна. Тэгээд ч бурханд итгэлээгээ жин ямар ч муу хийгээгүй. Ахиж бурханд итгэхийн зөвшөөрч болохгүй. Наадга хараа л та. Марга бол чи намайг эмчлүүлэхгүй бол зүгээрээ би тоохгүй. Би бурхнаар идгэлгэн. Бурхан намайг идгэнгүүт би алхаж чадна. Чи намайг халамжлах хэрэггүй. Оо тийм үү. Сайн л үз. Тэгвэл тэр бурхнаасаа эдгээгээд гэж гоохгүй юу? Намайг тэгж гээгүүлж үз. Бас чи тэр бурхнаасаа гэрээхэндээ жаахан мөнгө гуйж болох уу? Гарч үз. Чамайг ярих тусам дургүй хурч байна. Би сонсмооргүй байна. Юм хэрэг бол битгий дуудаарай. Чиндон. Жин битгий орл. Битгий орл заа юу? Ээжээ. Зал бэрц гай. Жин. Чиний баруун гар. Ээжээ залбирая. Баруун гар чинь. Миний гар дэж байна уу? хөдөлгөж чадаж байна. Хөдөлж байна. Чи хөдөлж байна. Жандам. Хүрээдэд. Яасан бэ? Хөдөлж байна. Гарна. Чи баруун гар чадаж байна. дахиад хөдлөгдөө. Дахиад хөдөлж байна. Яаж ингэдэг вүлээ? Бурхан намайг эдгээсэн. Бурхан талархай. Тийм ээ. Бурхан гарыг чинь итгэлээ. Ээжээ. Бурхан минь. Танд баярлалаа. Та бол төгс хүчит дэмж. Та бол миний түшиг тулгуур. Би таныг магтая. Таны агуу хүчийг магтая. Хоолой дээрээ. Би өөрөө оролдоод үзье. Маагүй шүү ээжээ. Та ахиж гаргаж байна. Дахиад оролдоо. Чи энэ ертөнцөд дуугахадаа мэндэлсэн тэр мөчөөс хариуцлага биелүүлж эхэлдэг. Бурхны төлөвлөгөө болон түүний томилгооны төлөө чи үүрэг ролё гүйцэтгэж амьдралын айна эхэлдэг. Чиний гарал үүсэл ямар байх? Урд чинь ямар аян хүлээж байх нь хамаагүй. Товчхондоо Тэнгэрийн зохион байгуулалт зохицуулалтаас хинч зайлж чадахгүй. Хинч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй. Учир нь бүх зүйлийг захирдаг тэрл
ийм ажил хийх чадвартай. Ээжээ, ядарч байвал жаахан амраарай. Би ядраагүй. Тэр хуурцгүй. Таних юм уу? Тийм ээ. Ажиллаж байна. Аль ээжээ, суугаад сонс. Ээжээ, яасан бэ? Эвдэрчихсэн үү? Ээж! Таны хөл! Таны хөл! Миний хөл. Ээжээ! Миний хөл. Алхаж чадах нь уу? Ээжээ, хөлж идэгчиж. Би дахиад алхаж чадах нь. Ээж алхаж чадчихвэн. Миний хөл. Хардаа. Ээжээ хөл идэгсэн. Би одоо алхаж чадна. Чи алхаж чадчихвэн. За, битгий ядраарай боломжтой. Ааж болохоор Имээ, танд доолгох сайхан мэдээтэй. Ээжээ хөл идэгсэн. Үнэхээр итгэмээргүй юм аа. Тархинд чинь байсан цус хуралд бүрэн шимэгдчихэж. Чи нэрээ ямар нэгэн эмтэрэ хэрэглээгүй юу? Үгүй. Би юу ч хэрэглээгүй. Энэ бол үнэхээр гайхамшиг. Ээжийн өвчин бүрэн идэгсэнд та итгэлтэй байна уу? Зүгээр ч нэг итгэлтэй биш. 100% итгэлтэй байна. Энэ томографийн зураг нотлно. Ээжээ, ашгүй дээ. Таны өвчөө идэгжээ. Баярлалаа юм чи. Би олон жил эмч хийсэн. Гэхдээ анх удаа ийм юмтай таарч. Хурдхан суугаарай. За. Хэчнээ сайхан өрөө саруулснаа хардаа яг л өмнө шиг байна. Борхон чамд үнэхээр нэг үсэл үзүүлжээ. Дахиад үүргээ гүйцэтгэж чадах болсонтой их баярлаж байгаа байх та. Тэгэхээр борхон зүүн талархъя. Бурхны өдөр тамж хамгаалтын ачаар би өдөө хүрсэн. Тийм ээ. Тэгээгүй бол шорон дайл эрт өгчихгүй юу? Үнэхээр бурхан талархъя. Бурхан талархъя. Хүний аим бурханаас ихтэй. Тэнгэрийн оршин тогтнол бурханаас үүдэлтэй. Газрын оршин тогтнолч бас
Бурхны амийн хүчнээс улбаатай. Амин чанартай ямар ч зүйл Бурхны эерхийг даван гарч чадахгүй. Ямар ч эрч хүчтэй зүйл Бурхны эрх мэдлийн цаг үеэс зогтож чадахгүй. Энэ ах шашны үзэл ихтэй. Хэдүүлээ Библийн зарим хэсгээс бэлдэж төгс хүчит Бурхны үгийг их уншиж өгөх хэрэгтэй. За. Энэ удаа бие махбодтой болохдоо Бурхан хүнийг төгс болгохын тулд голчлон үг ашигладаг. Амин. Бурхан талархай. Хүний зүрх сэтгэл, сүнс Бурхны атганд байдаг бөгөөд амьдралынх нь бүх зүйл Бурхны нүдэн дээр байдаг. Энэ бүхэнд итгэх эсэгч нь хамаагүй. Амьдч бай, үхсэн ч бай. Альва бүх зүйл Бурхны бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинжлэгдэж, алга болдог. Ийм маягаар Бурхан бүх зүйлийг захирдаг.